Огцорхуу орлогоо нотлох гэх сонголттой тулсан оюун эрдэнэ шийдвэрийг улсаараа хүлээж байна. Эрх мэтлээ хувааж авсан хамтарсан засгийн газар эвтэй байгаач ардын намхны хагаралдаан хурцдаж байна. Гадаад үр зээлээ хүснээрээ нэмж төсвөөс гаргах хуулийн төслийг зарим гишүүд эсэргүүцлээ. Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 10.9 их найт төгрөгт хүрчээ. Он гарснаас хойш гал төмрийн улмаас 4.3 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Оройн тэргийн үзэгчдээ Тэнгэр телевизийн 7 гаруй мэдээллийн хөтөлбөр эхэлж байна. Анхаарлаа хандуулна. Огцрох амархан нэртэй жагсаал 3 дахь өдрөө үргэлжилж байна. Сүхбаатарын талбай өнөөдөр хүний хөл ихтэй байлаа. Нэг талд нь оюутнууд хонхны баяраа тэмдэглэж байхад нөгөө талд нь гартаа ном барьж жагсаж байгаа хүмүүс эсэргүүцлээ илэрхийлж байлаа. Жагсаал арга хэмжээ биш шидэж зохион байгуулагч залуус цэгцтэй 50 жагсаал хийж үлгэрлэх үүднээс хөтөлбөр хүртэл гаргасан байна. Иргэд нэг нэгнийхээ үгийг анхааралтай чагнаж байгаа нь хүртэл өмнөх жагсаалуудаас эрс ялгаатай харагдаж байлаа. Бид нар 1990 онд бол нэг намын тогтолцооноос салъя. Энд удирдагч нарыг дахин шүтдэг явдлаас салъя гэж явсан. Тэгэхээр өнөөдөр эсрэгээрээ олон намын юм шиг дүртэй нэг намын тогтолцоо руу шилжиж байгаа. Энэ аимшигтай байгаа байхгүй. Тэр энэ бол зөвхөн оюун эрдэнэ асуудал ч биш. Энэ бол энэ одоо үүсэж байгаа энэ дэглэмийн асуудал болчиход байгаа байхгүй. Энэ дэглэмийг бид нар зогсоохгүй бол бид нар цаашаа энэ ямар ч хэрэгүүд илэрхгүй. Энэ төрд ойрхон хүмүүсийн ийм феодалын систем угсарчаад тэгээд тэрнэрт ойрхон хүмүүс ашиггаа хүртдэг одоо юу гэдгийг амьдардаг. Тэрэн дотроос аж аргалгүй хүмүүс ч байгаа тийм. Тэр даргаыг үнсэж тийм бүксийг үнсэж амьдрахаас өөр аргагүй болсон ийм өрөвдөлтөй байдал, ийм хуучны бүр феодалын ийм систем рүү орчиход байгаа байхгүй. Тэр өнөөдөр энэ системийг яг өнөөдөр зогсоохгүй бол цаашаа гол энэ эрхчлөлөө хумигдана. Одоо тансаглах тийм ээ том төсөв ингээд хичнээн их хүмүүсийн дарамтан дээр бий болгосон энэ зүйлийг ингэж ийм дэмий зүйлд үрж тэгээ тэрийгээрээ баярхаж одоо та нар яах юм гэсэн байртаа ингэж гоё гайхуулж тийм ээ. Энэний эсрэг бол ингээд залуучууд гол нэгдэх хэрэгтэй. Залуучууд өөр өөрсдийнхөө одоо хүч чадлаас гадна хариуцлага өөр өөрсдийнхөө төлөө жагсах хэрэгтэй. Хин ч энэ залуучуудын өмнөөс бидний өмнөөс төр бидний өмнөөс ажиллахгүй, төр бидний төлөө ажиллахгүй тийм ээ. Тэгэхээр ингээд энэ сонгосон хүмүүсээ өөрсдөө хянаж, өөрсдөө шахаж, өөрсдөө хариуцлага шаардаж ингэж тогтмол жагсаж одоо юу гэдэг тийм өмнө солонгосчууд ч гэх юм уу тийм. Ийм соёлд одоо бид нар суралцах хэрэгтэй. Хүн ингээд муухай зүйл ингээд нийгэмд ил тод байгаад байхад зүгээр ингээд тоохгүй өргөцдөг ийм ирээдүй рүү очиод байгаа юм шүү. Тэгээ хүмүүс ингээд фэйсбүүк дээр муухай юм болж ин хүүхдийн хүчрхийлж гэдэг юм уу тиймэрхүү юмыг зүгээр харчаад өнгөрөөдөг ийм нийгэм бүтээд байгаа юм шүү. Тинчээ очиод жагсахтаа би ер нь бол энэ яагаад жагсаж байгаа бэ гэхээр мэдээч оюутныг унгаах гэсэн илүүтэйгээр ер нь бол шудраг нийгмийг хүсье. Буруу зүйлийн өдөөс дуурдаг тийм зөрөгтэй бай. Тийм үзэл бодолтой энэ ч ирээд сууж байгаа. Жагсаалд 3 дахь өдрөө оролцож байна. Өчигдөр өнөөдөр ажиллахаараа ном авчиж байгаа. Дүүрөө номын зохиолчтой. Ямар ирээд авчиж байгаад оролцож байна. Тэгэхээр нөгөө залуучууд маань энэ хоронд амьдарч байгаа юм чинь шудраг эрхтэгш амьдралыг хүсэж байна. Сайн сайхан амьдралыг хүсэж байна. Сууж байгаагаараа тайван тийм байж чадахгүй байна тий. Одоо ер нь миний үеийн бүх залуучууд эцэгхээсээ ингээд мөнгө авах биш өөрөө хөдөлмөрлөж ингээд бие дааж явж байгаа гэж би бодож байгаа. Би бас яг тийм болохоор тэгээд тэгэн гут одоо ажил хийн гут би мэдээж татвар төлнө. Одоо 5 богд юу гэдэг татвараа төлж байгаа. Тэр татвар нь хаашаа усныг мэдгүй. Ер нь зүгээр амар гомдолтой байна. Их сургуулаа төгсөөд одоо яг жил болох гэж байна ажил хийгээд. Тэгээд жил ажлын хугацаанд бараг 10 сая төгрөг татвар төлсөн байна. Тэгээ бол угаасаа яг бүгднтэй л үзэл санаанд нэгдээд хараад сошиалор ч гэсэн яг юу явж байгаа вэ те. Тэрнтэй яг үзэл санаагаа нэгтгэл ирсэн байна да. Өчигдөр би энэ нөгөө ерөнхий сайдыг огцруулах захим гаруй шиг санаачилсан дорж төвдөнгээ залуутай ярилцлага хийсэн. Яг өнөөдрийн байдлаар 2 дахь өдрөө 40 мянга хүрсэн байна. Тэгээ энэ өөрөө нөгөө өмнө явуулж ирсэн санал асуулгуудтай харьцуулахад рекорд тогтоож байгаа. Богино хугацаанд маш олон мянган иргэн дэмжиж байна. Тэгэхээр энэ
бол нөгөө нэг олон нийтийн бухимдал ямар байна, санаа бодол ямар байна гэдгийг энэ санал асуулга шууд бодтоор харуулж байгаа юм. Тэгэхээр олон нийтийн дэмжлэггүй болсон байна манай ерөнхий сайд. Ерөнхий сайд оюун эрднийг орлогоо нотлохыг шаардсан жагсаал төв талбайд 3 дахь өдрөө үргэлжилж байна. Яг одоо манай сэтгүүлч ганц цацрал төв талбай дээрээс шууд холбогдож мэдээлэл хүргэж байна. За тэгээд бүүбүүкс гэдэг газар байгаа. Энэ газрыг хэвлэлийн газар нэг юу бүүбүүкс гэж байгаа юм. Орой бэлтгэрийн үзэгчтэй Тэнгэр телевизийн сурвалжлах баг Сүхбаатарын талбай дээр ажиллаж байна. Өнөөдөр бид нар Сүхбаатарын талбай дээр 13 цагаас хойш ажилласан. Сүхбаатарын талбай хүний хөл хөдөлгөөн ихтэй өдөр болж өнгөрлөө. Нэг талд оюутан залуучууд Хонхны баяраа тэмдэглэж байгаа бол талбайн урд хэсэгт Номын баяр өнөөдөр нээлттэй байж байна. Харин энэ хоёрын дунд нэгэн жигсаал өрнөж байгаа нь огцрох амархан нэртэй ерөнхий сайдыг огцруулахыг хүсэж байгаа гол төлөв залуучуудын оролцсон жигсаал юм а. За хэрвээ хэн нэгэн энэ Сүхбаатарын талбай хоймор хэсэгт орших Чингис хааны хөшөөний урд хэсэгт ирвэл яг энэ залуусын цугласан байгаа байдлыг хараад за магадгүй ямар нэгэн entertainment арга хэмжээ болж байж гэж магадгүй гэхдээ энэ бол жигсаал байна. Яагаад ингэж хэлж байгаа вэ гэхээр залуучууд өөрсдийнхөө үзэл бодлыг үгээ хэлэхдээ зөвхөн хэлж биш за хөгжмөөр дуугаар хөгжим тоглож өөрсдийнхөө үзэл бодлыг чөлөөтэйгээр илэрхийлж байна. За яг одоогийн байдлаар Сүхбаатарын талбай орчинд баг зэргийн сэрүүн өдөртөө бороо орж байгаа боловч залуус үүнийг үйл ажиллагаа өөрсдийнхөө үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлсээр байна. Залуучуудыг хүсэж байгаа зүйл маш тодорхой байгаа. Ерөнхий сайд оюун эрднийг за бэр хүүгийнхаа тансаглалыг тайлбарлахыг шаардаж байгаа. За хэрвээ тайлбарлаж чадахгүй байвал за огцрохыг бол шаардаж байна. За Тэнгэр телевизийн хувьд 3 хоногийн туршид Сүхбаатарын талбай дээрээс жигсаалын тухай үйл явдлыг шууд амжуулах хүргэсээр байгаа. За өнөөдрийн хувьд гэхэд өмнөх 2 өдөртөө харьцуулахад илүү хөл хөдөлгөөн ихтэй залуучуудын хөдөлгөөн улам бүр ихсэн байгаа байдалтай харагдаж байна. Огцрох уу, орлогоо нотлох уу гэдэг хоёр сонголтын өмнө тулж ирээд байгаа ерөнхий сайдынхаа шийдвэрийг инхүү улсаараа хүлээж байна. Энэ бол ул шагааж, уянгалж, сүржигнэж, сүр бадруулж байгаа зүйл огтхонч биш гэдгийг 3 өдөр дараалан талбай дээр цугласан жагсагчид хэлж байна. Харин жагсагчдын тавьж байгаа шаардлага, хэлж байгаа шалтгаантай санал нийлэхгүй байгаа цөөн хэдэн хүн төрийн ордонд байгаа нь ган төмөр дорж ханд нар юм а. Тэдний хийсэн тайлбар хэлсэн үгс нь олонний дургуутслыг хүргээд байна. Зарим нь улсын их хурлын гишүүн тэднийг хамтарсан засгийн газарт ороод төрөл арилжсан мэт болсныг санууллаа. Одоо миний хажууд 2 намын дараа сууж байна. Гэхдээ энэ дорж хандыг бол одоо за намын манай 2 даргаыг бол төрсөн их эцэг нь одоо баг ялах гар болсон баха. Аваа аятайхан юм ярьдаг байсан байхгүй юу? Одоо тэгээ засгийн газрын улаан хамгаалагч нар шиг л байх юм. Ярьж байгаа юм нь өөр болцсон тий. Бараг эйжент ч мэдэхгүй болцсон. Тэгээ манай хүүхдүүд юу яриад байна гэнэ. Би л мэдэхгүй байна. Ингээ үзэл бодол нь одоо яад нэг очиод ингээ солигчд юм уу? Намынхаа даргаыг шүүмжилж чадахгүй. За димэйл ерөнхий сайд оюун эрд нь өөрөө тайлбар хийх байх гэж Монгол Ардын намаас сонгогдсон улсын их хурлын гишүүд сэтгүүлчдийн асуултад хариулж байлаа. Зарим улсын их хурлын чуулганы танхимаас ганц л гишүүн ерөнхий сайдыг шүүмжилж 2 намын даргаыг ичтэл нь хэлсэн нь Ганбат гишүүн. Зарим гарч шийдэл ярьсан ганц хүн бол Намтай 2 гишүүн байлаа. За тэрээр ерөнхий сайдыг огцрох хэсэг асуудлаа өөрөө улсын их хурл руу оруулж ирж гишүүдээр шийдүүл гэдэг хувилбарыг ярьсан юм а. Ер нь ямар ч улсад нэг иймэрхүү нөхцөл үүсдэг. Үүний гаргалгааг үндсэн хуульдаа яаж заадаг вэхээр ерөнхий сайд би огцрох уу, огцрох уу гэдгээ өөрөө импич хийж их хурл дээр оруулж ирдэг зохицуулттай байдаг. Манай үндсэн хууль ч гэсэн зохицуулт байгаа. Хэрвээ би байсан бол энэ асуудлыг шууд л оруулж ирнэ. Их хурл итгэл үзүүлэх үү, эсэх асуудал гэж томьёолдог штэ хуулиараа. Өөрөөр хэлбэл ер нь ажлаа үргэлжлүүлэх үү эсвэл огцрох уу гэдэг. Ийм л гаргалгаа би зүгээр харж байна. Баярмаа гишүүнийг баяр цогт гэж басамжилж дуудсан шууган нь дуусаагүй байхад хүү бэр хоёр нь аавынхаа чихнээс хонхойллаа. За оюун эрдний бэрийг шүгэл үлээлээ гэж яажлах хүмүүс ч байна. За бүр том зургаар нь харвал энэ удаагийн үйл явдал нь татвараар дарлуулсан, авилгалаар манандсан, шудраг усаар амьсгалсан өнөөдрийн нийгмийг сүүлийн 5 жилийн турш ерөнхий сайдаар ажиллахдаа өөрчилж чадаагүй оюун эрдэнд хариуцлага тооцох тухай асуудал гэдгийг жигсагчид хэлж байсан юм а.
Ийхүү эвсэж хамтарч ирэх мэдлээ хувааж авсан засгийн газар эвдээ нэртэй байгаа ч ард нь ардын намынхны хагаралтаан хурцдсаар байна. Энэ нь улсын их хурлын байнгын хороо чуулганы хуралдааны ур амьсгалаас илт мэдрэгдэж байна. Үүнийг батлах нэг жишээ гэвэл гурил тэжээлийн гайлын албан татварыг сэргээх тухай хуулийн төслийг улсын их хурл дэмжлгүй унгаасан явдал байсан юм а. Ингэснээр гурил тэжээл цаашидч гайлаар татваргүй орж ирэхээр болж байна. Улсын их хурлын гаргасан энэ шийдвэрт улсын их хурлын дарга оройлон оролцож үндэсний аюулгүй байдалд харшлах зүйл хийсэн салбарын сайд дургуутал илэрхийллээ. Монгол улс Улаанбуудаа үр тариан үйлдвэрлэл явуулах шаардлагагүй гэдэг үндсэндээ юм бодлого гаргаж байна. Энэ бол Монгол улсын үндэсний эрх ашиг аюулгүй байдалд ноцтой харш ийм шийдвэр гэж салбарын сайдын хувьд үзэж байна. Ялангуяа энэ шийдвэрийг гаргахад улсын их хурлын дарга өөрийн санаачлагаар унгаах ажлыг зохион байгуулж байгаад туйлын сэтгэл хангалуун бос байна. Их хурл олонхоороо дэмжиж байна. Цөөн хэдэн улсууд санаатай энд асуудал эсрэг ийм байдлыг үүсгэж байна. Шийдвэр гаргагчдын санал зөрөлдөж хоёр хуваагдаж байгаа хуулийн төсөл үүгээр дуусахгүй 40 гаруй улсын их хурлын гишүүн нэгдэж гадаад зээлийн ашиглалт үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг санаачлаад байгаа. Энэ хуулийн төсөл батлагдвал гадаад зээлээр хэрэгжиж байгаа тодорхой төслүүдийг төсөөс гадуур гаргаж санхүүжилтийг нь ахиу тавьж хурдан хугацаанд дуусгана гэж хууль санаачлагчид тайлбарласан. Харин нөгөө талд энэ хуулийн төсөл нь төсвийн тогтвортой байдлыг алдагдуулах эрсдэлтэй гэж зарим гишүүд эсэргүүцэж байна. Гадаадын зээлээр хэрэгжиж байгаа томоохон төслүүдээ хурдхан дуусгахыг гисэн 40 гаруй гишүүдийн санаа нь зөвч санаачлах нь буруу гэж тэмүүлэн гишүүн эсэргүүцлээ илэрхийлсэн. Түүний эсэргүүцлийг зөвтгөх хүн номтой 2 гишүүнээс өөр байгаагүй. Зарим өнөөдрийн чуулганы хуралдаан дээр энэ хуулийн төсөл дээр гишүүд байр сууриа илэрхийллээ. Гадаадаас авж байгаа урт хугацааны хатуу зарчимтай хөнгөлтөө зээлүүдэд төсөв рүүгээ оруулаад буцаад нөгөө том төслүүдэд санхүүжүүлэхдээ алдагдaltaгүй төсвийн таацанда яг тохируулаад туслаар өгж байгаа нь хэр оновчтой вэ? Авсан байгаа зээлээ ашиглаж чадахгүй байна гэдэг асуудлыг ярьж байна. Улсын их хурлын гишүүд төсөв батлахдаа тэнэг хүмүүс биш. Энэ тэндээс авсан зээл ийм юмд зарцуулж байгаа орлого тал нь энэ вэ, зарлага тал нь энэ вэ гэд бүртгээд төсөвтөө оруулаад явхад юу нь болохгүй байгаа юм бэ? Ер нь төсвийн гадуурх олон сувгийг бий болгох нь төсвийн сахилга бат хяналтыг сулруулдаг болохыг олон улсын банк санхүүгийн байгууллагуудын зүгээс байнга анхааруулж ирсэн болно гэж. Алдаанаасаа суралцахгүй дахин алдаа гаргахыг улсын их хурлын гишүүд дэмжих юм уу үгүй мө би мэдэхгүй байна. Улсын их хурлын гишүүдийн танилцуулсан санаачилж байгаа тэр зөв хуулийг бол дэмжиж байгаа гэдгийг би дахин хэлье. Тэгэхээр ямар өнцгөөс вэ гэхээр тэр 3 төсөл маань өөрөө манай эдийн засгийг хөдөлгөх бүүст хийх хамгийн гол суурь 14 мега төсөлд орсон ийм зүйл юм байна. Тэгэхээр та бүгдийн ярианд гараад байна л да. Ерөөсөө нөгөө таазнасаа илүү гарахгүй гэд. Тийм бол яагаад түүнийг тусад нь бие даасан хууль болгож байгаа юм болоо? Төсвийн тодтоглоо хийгээд төсөв дотор оруулаад явж яагаад болохгүй байгаа юм болоо? Эцсийн зээлийн чинь татвар төлөгчд төлнө. Тэнгэрээс хин нэгэн бууж ирээд энэ тустай юм чи би төлчих гэхгүй нь бол тодорхой шүү дээ. Тэр бид бол аль болох цаг хугацааг алдахгүй хуулийн хүрээнд зөв хөрөнгө оруулалт хийх тэр бодлогыг л дэмжих ёстой. Энэ нь заавал буруу эсвэл энэ нь заавал зөв гэж бол суухтай гол нь биш. Бид бусад улс орны сайн жишгийн дагуу энэ санхүүгийн олон төрөлт хэрэгслүүдийг хэрэгжилж чаддаг л улс болох ёстой гэсэн. Ийм байр суурьны үүднээс бол асуудал тандаад явж байгаа. Гадны улсуудаас 40-40 тэрбум төгрөгийн зээл авсан ч өнөөх төслүүдийнх нь хэрэгжилт хангалтгүй хизээ дуусах нь тодорхойгүй байгааг энэ хуулиар эцэслэх зорилготой гэж хууль санаачлагчид тайлбарллаа. За ийхүү нэг талд том төслүүдээ хурдхан дуусгахыг гэсэн хэсэг гишүүд, за нөгөө талд өрийн удирдлага төсвийн доктортой байдлаа хамгаалах гэсэн хэсэг гишүүдгээд улсын их хурал хоёр хуваагдаж байна. Мөн өнөөдрийн улсын их хурлын чуулганаар 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл 2027-2028 оны төсвийн төсөөллийг хэлэлцлээ. Энэ үеэр улсын их хурлын гишүүд ганц л үгийг дахин давтан хэлж байсан нь химнэлт гэдэг үг. Харин хариуд нь засгийн газрын гишүүд химнэж байгаа, гамнаж байгаа, хэрэндээ л хичээж байгаа гэх тайлбаруудыг урсгаж байлаа. Энэ мэт эх жилийн төсвийн хүрээ болоод эх жилүүдийн төсвийн төсөөллийг хэлэлцэхээр улсын их хурл засгийн газрын гишүүдийн илэрхийлсэн байр суурийг багцлан хүргье. Энэ урсгал зардлыг үлэмж хэмжээгээр бууруулах энэ бодлогыг бол зоригтой шинжиж хийгээ зүр арга байхгүй.
Гишүүний гаргаж байгаа зарчмын саналтай бол би 1000% санал нийлж байна. Монгол улсын төсвийн 75%-ийг нь урсгал зардал эзэлдэг. 25% нь одоо хөрөнгө оруулалт. Энэ 75%-ийн 60% нь тэтгэвэр тэтгэмж цалин халамж байдаг. Үлдсэн 15% нь л одоо үйл ажиллагааны зардал. Одоо ингээ хараад байхад энэ ингээл нэг ийм нэгдсэн хурал зөвлөгөөн за тэгээ гадаад дотоод томилт бол одоо дэндүү их байгаа шүү дээ. Яг үнэндээ бол. Тэгэхээр энэ гадаад томилтыг бол одоо зөрөгтэй маш их хэмжээгээр одоо бууруулах хэрэгтэй. За саяын таны ярьж байгаа гадаад томилтын зардал бол бүр бага нь 2.5%-ийг л эзэлдэг. Тэгэхээр бид урсгал зардал дээр дөрвтөө одоо хэмнэлт дөрвтөө өөрчлөлт хийгээвэл цалин тэтгэвэр тэтгэмж энэ халамж дээр л одоо дүн шинжилгээ хийж үүн дээр л бүтцийн өөрчлөлт хийх ёстой байна. Урсгал зардлыг бол энд 25.3 их найд төгрөгөөс улам доошо буулгах боломжтой гэсэн тийм бодол байхад сангийн сайд маань болохоор нөгөө дургуд хүчгүй гэдэг шиг бүх одоо урсгал зардлыг хуулиар баталгаажуулсан цалин халамжаас бол цаашаа хитэрдэггүй маа энэ төр гэд юм яриад байдаг. Засгийн газрын хэмнэлтийг бид нар байнга дэмжинэ. Бүтээмжийг байнга дэмжинэ. Хувийн хөгжлийг байнга дэмжинэ. Хувийн хөгжил хийж болох юмыг төр эзэж хийж баймааргүй байгаа юм. Тэгэхээр хоошоо суусан зүйл ерөөсөө огт байхгүй. Харин та яг цагаад болохоор битээ хоошоо суугаарай. Тэг ингээ бүх юм нь ингээд ямар ч уйлдаагүй явж байгаа л харагдаад байна л да. Урсгал зардал дээр бид бүсээ чангалаад таны сайн хэлжсэн шиг зоржсэн шиг тийм дөрвтөө хэмнэлт гарахгүй юм байна. 5 их найд гэж би нөгөө хуулиар зарлага болж те орж ирэх ёстой мөнгө гэдэг байгаа. Тэрийгээ та бас яагаад одоо учир начрыг олоод энэ одоо төсвийн хүрээний мэдээлэлдээ тодорхой байдлаар тусгаагүй болоо. Энэ удаа чинь бид төсөв яриаггүй төсвийн хүрээ дандаа хязгаар ярьж байгаа шүү. Хязгаар ярьж байгаа. Энэ хязгаар дотроо бид нар амьдрна. Хязгаар дотроо бид нар одоо татварынхаа шинжилгээг хийн. Гайлын албан татвар гэдээ ярина. Энэ яадаг татвар юм? Дотоодынхон зах зээлийг хамгаалж, дотоодынхон үйлдвэрлэлийг дэмжиж, эдийн засгаа өсгөдөг, ажлын байраа нэмэгдүүлдэг, амьдралын чанараа сайжруулдаг татвараа. Тэгээ энийг бид бүгдийг байхгүй болгож шít. Өнөөдөр жишээлбэл парламентын энд сууж байгаа гишүүдийн олонх нь татварыг тэглэхийг эсрэг татвар тавья гэдэг саналтай байхад яагаад хуулиа баталж чадахгүй? Үндсэн хуулийн зөрчил байна. Тийм учраас бол энийг хэдүүлээ эргэж харахгүй бол болохгүй. Жишээлбэл цементэн дээр ч гэсэн тэр гайлын татварыг тавих хэрэгтэй шít. Бид улс төрчих биш, хоорондоо сайн ярилцаад таны хэлж байгаа энэ дотоод үйлдвэрлэл гэдэг дээр онцгой анхаарал тэрэн дундаа нэмэн өртөг шингэсэн үйлдвэрлэл эцсийн бүтээгдэхүүн лүгээ алхаад ингээд явах төлөвлөлтөөр 6% өсөлтийг бид нар гаргаад байгаа ухаантай юм аа. Сая ингээд баахан томилгоонууд яригдлаа. Тэн дээр нь дандаа улс төрчнөр явж гин. Тэг гадаад харилцаа чи эдийн засагдчихж байгаа зүйл ерөөсөө харагдахгүй байгаа юм. Биднэрт өөр дотоодд асуудал их байна. Бүх асуудлыг улс төржүүлдэг, хууль эрх зүйн орчин сайн бүрдээгүй, хөрөнгө оруулагчдад эргэтэн тодорхойгүй, өмнө нь гомдоцсон хөрөнгө оруулагчдын гомдлыг барагдуулаагүй, хэлсэн амандаа хүрдэггүй, салбар яамдуудын зарим бодлого нь тодорхойгүй. Далаар мэдээллийн хөтөлбөр студиэс шууд үргэлжилж байна. Өнөөдөр Сүхбаатарын талбайд 37 дахь удаагийн номын баяр эхэллээ. Энэ удаагийн номын баяр Тэнгэр телевиз болон Анрид медиа хамтран 7 хоног тутмын сонин, улирал тутмын сэтгүүл, шинжлэх ухааны номтойгоор богд дүүрэн оролцож байна. 1-р сард Анрид медиа 7 хоног тутмын сонингийнхоо анхны дугаарыг гаргаж ирсэн. Мөн шинжлэх ухааны контент бүтээгч Гижвэ багийнхан нэртвийцэгч Карл Сагны Космос номыг орчуулан уншигчдын гарт хүргэсэн билээ. За ийм хоёр бүтээлтэй оролцож байна. Энэ бол Космос, алдарт Космос Карл Сагны. Энийг бид өнгөрсөн жилийн турш орчуулсан. Тэгээд өмнөх хөгтэй хувилбараар номын баяр дээр оролцож байна. Энэ бол манай шинэхэн бүтээл сая өнгөрсөн 4 сард гарсан
доторх агуулгыг нь бас нэг үгээр тайлбарлавал аюу хэцүү космос гэж тайлбарлагдана буюу ертөнц. ертөнцийг танин мэдсэн хүн төрөлхтний түүх гэсэн үг. Тэгээд энийг бүтэн уншиж дуусгах юм бол гэхдээ таны ертөнцийг харах өнцөг шал өөр болно гэж ойлгож болно. За сэтгүүлийн хувьд болохоор зэрэг энэ бол их олон төрлийн контентууд байгаа. Эрдэмтдийн дэлхийгээр тарсан супер эрдэмтдийн, Монголдо байгаа эрдэмтдийн контентууд, шүүмжүүд хамгийн гол нь байгаа. Тэгээд Unread-ийн өөрсдийн яг оригинал контентууд болон манай гиж үеийн бас гаргасан оригинал контентууд, мэдээнүүд танин мэдхгүй ийм булангууд байгаа. Unread Media болон гиж үе хамтран улирал тутам гарах шинжлэх ухааны сэтгүүлийнхээ анхны дугаарыг эрхлэн гаргаад байгаа байлээ. Эхний дугаарын сэдэв бол квант физик. Хүн төрөлхтөн бид квант физикийн онолыг нээгээд 100 жил өнгөрчээ. Энэ хугацаанд маш олон технологиг квант физикийн тусламжтайгаар бүтээгээд байгаа юм. Энэ мэдээлэл шинжлэх ухаан, технологи, танин мэдхүйн агуулгуудыг гиж үе сэтгүүлээс унших боломжтой. За нийтдээ 4 бүтээлтэйгээр оролцож байна. За нэгдүгээрт нь бол манай Unread редакцийн 10 жилийн турш үйл тасарсан ярилцлагын болон биерх ажиллагаудаа бид 500 гаруй зочдыг оролцуулсан байна өнгөрсөн хугацаанд. За үүнээсээ бид түүхэрлээд биерх ажиллагаа цоврал ярилцлагын номуудаа гаргаж эхэлсэн байгаа. За хоёрдугаар нь бид гижүүтэйгээ хамтраад улирал тутам шинээр хэвлэгдэх гижүүэ танин мэдхүн сэтгүүлийг гаргасан. За тэрхүү сэтгүүлийнхаа анхны дугаар болох квантын иргэний дугаарыг одоо бас үжигч нартай анх удаа хүргээ зогсож байна. За гуравдугаарт нь мэдээж гижүүгийн орчуулан гаргасан космос номыг гаргаж байна. За дөрөвдүгээрт нь бол одоо манай редакцийн 7 хоног тутам гаргадаг Unread Today сонины за өмнөх дугааруудын бас ховор дугааруудын архиваас бид нар бас уншигч нартаа төлөвлөж байна. Дижитал хэрэглээ үржигдэн нэмэгдэж байгаа энэ үед анхаарлаа төвлөрүүлж альвааг нухацтайгаар хардаг болоход туслах гол хэрэглүүр бол ном юм. Тиймдээч залуусын ном унших хандлага нэмэгдэж байгаа нь тун сайшаалтай. 2023 онд 1,440 мянган хүн дотооддоо аялаж 220 орчим тэрбум төгрөгийн эдийн засгийн эргэлтийг үүсгэж байжээ. Харин 2024 онд 1,211 мянган хүн дотооддоо аялсан нь өмнөх онтой харьцуулахад буурсан үзүүлэлт юм. За энэний гол шалтгаан бол дотоодын аяллаа үн өртөг жилээс жилд нэмэгдэж байгаатай холбоотой юм байна. Зуны дэлгэр цаг баяр наадмын үеэр монголчууд хамгийн их аялдаг байна. Тоо баримтаас харвал 2024 онд дотоодын аялагчдын бараг тал хувь нь яг энэ үеэр аялжээ. Зөвхөн гадны жуулчид биш бид өөрсдөө дотооддоо аялж эдийн засагт тодорхой хэмжээний эргэлтийг бий болгож байна. Харамсалтай нь аялал жуулчлалын яг энэ оргил үед гадна дотны олон аялагчдаас хэн мөнгөтөд нь үйлчлэх жуулчны бааз, үйлчилгээний газруудаас үүдэн нэг хүний аяллалын дундаж зардал өсөж байна. Наадмын 4-6 хоногт дотоодын аялагчдын нэг хүний зардал хоногт дунджаар 1.2 сая, ихтэй 2.5 сая хүрдэг байна. Ганц хоногийн энэ өндөр зардлыг гаргах уу эсвэл гадагшаа аялах уу гэх сонголтоос боломжтой нэг нь гадагшаа аялахыг сонгодог байна. Ингээд дотооддоо үлдэх байсан мөнгө гадагшаа урсдаг байна. Үн өртгийн тал дээр шүүмжил гарч байгаа нь бол ийм учиртай. Ер нь бол манай аялал жуулчлалын үйлчлэгээ эрхэлдэг жуулчны бааз, ресорт, амралтын газар зөвхөн улирлын шин чанартай ажиллаж байгаатай холбоотой. Ягаад гэвэл одоо зуныхаа нэг ийм 3 сард орлого олж амьдэрдэг. Тэгээд тэр орлогоор одоо бүтэн жил өөрсдөө ажилтны албаа гişтийг цалинжуулж, нийгмийн даатгалаа төлж цахилгаан тог гэдэг ч юм уу. Ийм болохоор тухайн одоо богинохон сардаа л орлого олох юм зорилготой болчихно. Тэгэхээр орлогоо 6 сараар магадгүй бүтэн жилээр олдог болох юм бол үн тарифын хувьд багасах юм боломжтой гэж хардаг. Дээр нь мэдээж төрөөс тодорхой хөнгөлтүүд буюу одоо тодорхой хөнгөлөлттэй зээлүүд, цахилгааны одоо төлбөрийг хөнгөлөх гэж зэрэгч юм зээлүүд шаардлагатай байгаа. Жуулчид үйлчлэгээ авч байгаа учраас үйлчлэгээний чанар сайн байх хэрэгтэй. Үйлчлэгээний чанартайгаа уялдсан үнэтэй байх хэрэгтэй гэдэг шаардлагыг тавьж өгч байгаа. Бодлогын яамны хувьд бол одоо үнийг тэр бууруул тэдэд барь гэсэн юмыг бол хэлэх боломжгүй. Яагаад гэх юм бол энэ маань өөр аж ахуйн нэгжүүд учраас бизнесийн байгууллагууд учраас үннийг бол өөрсдөө зохиолж байгаа. Гэхдээ стандартын шаардлага хангасан байдлаар үнэ зохио гэдэг л нөхцөлийг бид тавьж байна гэсэн. 2023 оны нийт дотоодын аялагчдын 70% нь автомашинтай аялаж байсан бол 2024 онд 45% болж буурчээ. Дотоодын аялагчид дан автомашинтай аяллаас аль болох татгалзаж адал явдалт аяллыг сонгох болсон байна. Мөн гэр бүлийн аялал болон найз нөхдийн аялал түгээмэл байсан бол сүүлийн жилүүдэд тур операторын аялалд хамрагдах аялагчдын тоо ихсэж байна гэлээ. Тэр дундаа морин аяллыг төлөхөө сонирхох болсон. Энэ нь бизнес эрхлэгчид аяллаа шин төрөл санаачлан хэрэгжүүлэх шаардлагатай байгааг харуулж байна хэмээн салбарлаа. Манай аялагчид зөвхөн автомашинаар аялаад нэг хээр буугаад байхаас илүү
хосолсон хэлбэрээр бүтээгдэхүүнтэй. Одоо магадгүй нэг айлын гадаа очиод 2-3 өдөр морь унах ч юм уу. Эсвэл нэг тэр загсны отог дээр очиод хэд хоног байрлах ч юм уу тий. Тэр мэдээлэл авах маш сонирхолтой болсон. Зүгээр нэг аялаад байхдаа биш. Энэ уул ямар учиртай, энэ одоо энэ өшөөд урчлалын өөх түүх нь юу юм бэ? Тэгэхээр манай аялагчид маань өөрсдөө Монгол улстай энэ дотоод аялал жуулчлалтай холбоотой энэ аялал жуулчлалын менежмент гэж ярьдаг аялал жуулчлал. Энийг сайжруулах юм эрэлтийг үүсгэж байгаа. Манай улс аялал жуулчлалын индексээр 2024 онд 85 дугаар байрт орсон нь 2019 онтой харьцуулахад 6 байраар хурсан үзүүлэлт болж байна. Үүнд дотоодын аяллаа үзүүлэлт ч багтаж байна. Тиймээс манай улс дотоодын аялалтаа анхаарал хандуулах шаардлагатай талаар салбарынхан ярьлаа. Манай улсын эдийн засгийн гол 2 түлхүүр болох аж үйлдвэр, мал аж ахуйн салбарууд 2025 оны эхний 4 сарын байдлаар нэгэн зэрэг өсөлттэй гарчээ. Тоо мэдээлэлээс харахад үйлдвэрлэл сэргээж төл малын өсөлт хангалттай байна. Энэ нь эдийн засагт багагүй амьсгаа өгсөн үзүүлэлт хэдий ч тоон дүнгийн цаадах бодит нөхцөл байдал, өсөлтийн шалтгаан, цаашдын сорилтод анхаарах зайлшгүй шаардлага байсаар байна. 2025 оны эхний 4-р сарын байдлаар аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл урьдчилсан дүнгээр 10.9 их 80 төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 1.78 их төгрөгөөр буюу 18%-аар өсжээ. Үүнд уул уурхай болон эрчим хүчний салбар голлон нөлөөлсөн байна. Тодруулбал уул уурхайн олборлолт 1.3 их 80 төгрөгөөр буюу 20.4%-аар нэмэгджээ. Харин цахилгаан, хий, уур, агааржуулалтын салбарын үйлдвэрлэл 227.6 тэрбум төгрөг буюу 28.7%-аар өссөн нь эрчим хүчний хэрэглээ хэлсэнтэй холбоотой. Өвөлжилт хүнд байсан, түүнчлэн хотжилт, барилгын улирал эхэлсэнтэй зэрэгцэн дотоодын эрчим хүчний эрэлт эрс нэмэгдсэн нь энэ салбарт шууд нөлөөлжээ. Эхний 4 сарын байдлаар бол 18%-аар өссөн юм байгаа. За тэгээд дотор нь дэд салбар болох одоо 4 салбараар нь гарах юм бол уул уурхай олборлох одоо аж үйлдвэрийн салбар бол 20.4%-аар үйлдвэрлэл нь өссөн. За цахилгаан хий, уур, агааржуулалтын салбар бол 28.7%-аар, ус хангамж суугжуулалтын систем бол 15.6%-аар өссөн байгаа. Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл маань өөрөө өртгөөд байгаа өсөж байгаа. За дээрээс нь бас боловсруулах дээр бол бие хэмжээний өсөлтүүд бол гарч байгаа. Нөгөө талаар хөдөө аж ахуйн үндсэн салбар болох мал аж ахуйн үзүүлэлт ч сэргэж байгаа дүр зурагтай байна. 2024 онд тоологдсон төлөлөх насны нийт 26.7 сая хийлдэгч малын 56.4% нь буюу 15.1 сая нь төлөлжээ. Энэ нь олон жилийн дундажтай харьцуулахад хэвийн түвшинд тооцогдож байгаа юм. Үүнийг мал төрөл тус бүрээр нь авч үзвэл хоньны төлөлт хамгийн өндөр буюу 66.2%-тай, ямааны төлөлт 60.1%-тай байгаа бол үнэнийх 28.1%, гүүнийх 19.3%-тай төлөлсөн дүнтэй байна. Төл малын тоо хандлага харьцангуй сайн байгаа нь хаваршилт, цаг агаарын тогтвортой байдалтай холбоотой юм. Улсын хэмжээнд төл боожил төв 98.6%-тай байгаа. Энэ нь бол одоо цаг агаарын нөхцөл байдалтай шууд холбоотойгоор төл боожил бол маш сайн байгаа гэж үзэж байна. Нийт боожуулсан төл бол энэ жил 14.8 сая. Гарсан төл 15.1 сая. Энэ нь болохоор 98.6% нь одоо боожсон байна гэж үзэж байгаа. Энэ жил бол эхний 4 сарын байдлаар 16.5 мянган мал хоригдсон байна. Өнгөрсөн жил бол 7.4 сая мал хоригдож байсан. Энэ бол бүгд ердөөсөө цаг агаарын нөхцөл байдалтай холбоотой. Эдийн засгийн суурь салбарууд нэгэн зэрэг идэвхжиж байгаа энэхүү үзүүлэлт эерэг хэдий ч тогтвортой өсөлтөд хүрэхийн тулд салбар тус бүрийн тулгамдсан асуудлыг цогцоор нь шийдвэрлэх шаардлагатай гэлээ. Аж үйлдвэрийн салбарт дотоодын боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих, мал аж ахуйн салбарт бэлтжээрийн дац, тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх зэрэг бодлогын нарийн төлөвлөлт үргэлжлэх ёстойг хэлж байлаа. ОХ-ийн төмөр өмнөх онтой харьцуулахад 34.1%-аар, объектын гал төмөр 27.1%-аар өсжээ. Одоогийн байдлаар объектын гал төмрийн 2086 удаагийн тохиолдол бүртгэгдсэн байна. Харин ОХ-ийн төмөр 12 аймгийн 58 суманд 88 удаагийн тохиолдол бүртгэгдэж 748,800 га талбай уртжээ. Нийт 4.3 тэрбум төгрөгийн хохирол гараад байна. Өчигдөр Дорнод аймгийн Чообалсан суманд том оврын автомашин нүүрс тээвэрлэж явснаас үүдэн төмөр гарчээ. Төмрийн улмаас 720 орчим газарт төмөр өртсөнийг унтраасан байна. Онцгой байдлын албан хаагчид одоогийн байдлаар Сэлэнг аймгийн Ерөө суманд гарсан төмрийн баруун урд хэсгийг унтраахаар ажиллаж байна гэлээ. За энэ унжмал шар ус шатсан дуудлага мэдээллийн нийт дуудлагын 246 буюу 79.3% нь
Улаанбаатар хотын нутаг дэвсгэр тохиолдсон байна. Өөрөөр хэлбэл Улаанбаатар хотын иргэн тойронд одоо энэ заслангийн бүсүүд дээр өнжмөл шар ус шатаасан асуудал их гарсан байна гэсэн. За энэ ой хэрийн төмөр бүртгэгдсэн аймаг орон нутгаар нь аваад үзвэл хамгийн их нь Хинтээ аймагт байна. За нийт 16 удаа. За дараагийнх нь бол Сэлэнг аймагт 15 удаа, Дорнод аймагт 15 удаа. За Сүхбаатар аймагт 12. За Булган аймагт 9, Төв аймагт 8 гэсэн ийм тав үзүүлэлттэй. За бус аймагуд дээр бол 2, 3, 1 гэсэн ийм тав тохиолдлууд бүртгэгдсэн байна. За өчигдөр буюу 5 сарын 15-ны өдөр Доронтой аймгийн Чоо болсон суманд 18 цаг 46 минутанд Хээрийн түүхний дуудлага ирсэн. За энэ Чоо болсон сумын Ингэр шанд 3 дугаар хөтлөгдөг газар. За ингээд дуудлагын дагуу бол сумын мэргэжлийн анги, онцгой байдлын албаагч, за тухайн нутгийн иргэд одоо хамтраад ингээд төмрийг бол бүрэн утраасан. За дээрх төмөрт бол одоо 720 орчим Хээрийн талбай өртсөн. За төмрийн шалтгаан нөхцөлийг аваад үзэхэд одоо урьдчилсан байдлаар бол тээврийн хэрэгсэл буюу томоорын тээврийн хэрэгслээр нүүрс тээвэрлсэн одоо нүүрс уугсан энэ нүүрс одоо унж төмөр гарсан гэсэн ийм урьдчилсан зүйлүүд яригдж байна. 7-аар мэдээллийн хөтөлбөр эсүүдээс шууд хүрлээ. Үргэлжлүүлэн гадаад мэдээг инх болгон хүрэх болно.